Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдэ аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй мал аж ахуйн доктортой байдлыг хангах Даян дэлхийн хөтөлбөрийн талаар та бүхэнд товч танилцуулъя. Мал аж ахуйн доктортой байдлыг хангах Даян дэлхийн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарыг нийгмийн эдийн засаг, хүрээлэн буй орчны хүрээнд доктортой хөгжүүлэхээр санал нэгдсэн олон талт хамтын ажиллагааны түншлэл юм. Энэхүү хөтөлбөр нь тус салбарыг доктортой хөгжүүлэхэд тулгарч буй олон талт тулгамдсан асуудлуудыг зохицоор нь тодорхойлох бүс нутаг үндэсний түвшинээс салбарсан олон улсын түвшний платформ буюу эндэр юм. Уг платформ нь шинэлэг байдал инновац, чадварыг бий болгох, урамшууллын тогтолцоо, тухайн орчныг нь бүрдүүлэхэд чиглэгдсэн орон нутгийн сайн туршлагыг тодорхойлох, бодлогын өөрчлөлт хийхэд олон улсын яриа хэлэлцээ өрнүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд гарсан үр дүн хуримтлуулсан туршлага нь Нэгдсэн үндэсний байгууллагын 2030 он хүртэлх доктортой хөгжлийн хөтөлбөрт бодиттой хувь нэмэр оруулна. Даян дэлхийн хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйг доктортой байлгахын тулд тус салбар мал аж ахуйн бүтээгдэхүүний өвсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээний асуудалд хариулт өгөх, хүнсний болон шим тэжээлийн аюулгүй байдалд оруулах хувь нэмрээ баттгах, хэдэн зуун сая малчин тариачдын амжиргаа эдийн засгийн боломжийг сайжруулах, байгалийн нөөц баялагийг үр бүтээмжтэй ашиглах, ур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бусад нөлөөллийг сааруулах, хүн, мал, амьтан, байгаль орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах шаардлагатай хэмээн үзэж байна. Хөтөлбөр нь олон талт түншлэл, нээлттэй, сайн дурын оролцоог хангасан зөвшөлтсөл бүхий хэлбэртэй бөгөөд өөрчлөлтийг чиглүүлэх, тогтмол сайжруулах, баримт нотлохоо мэдлэгт суурилсан, харилцан хүндэтгэл бүхий зарчмаар хэрэгждэг. Өнөөдөр дэлхийд даяар ядуурл өсөглөн бууруулах нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд доктортой хөгжлийн зайлшгүй шаардлага болоод байна. Нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад тохиолдож буй хүн ам эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор эх 30 жилд мал аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ 70 гаруй хувиар нэмэгдэх хандлагатай байна. Мал аж ахуйн салбар нь эдийн засгийн доктортой өсөлт, нийгмийн оролцоот хөгжил, байгалийн нөөцийн үр бүтээмжтэй ашиглалтыг дэмжих замаар дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой юм. Дэлхийн хүн амын 1/4 нь мал аж ахуйн салбарт ажиллаж амьдарч байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний хэрэгцээ 2050 он хүртэл 70 гаруй хувиар өсөн нэмэгдэх хандлагатай байна. Хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлж байна. Дэлхий дээр 1 тэрбум хүн мал аж ахуйгаас хамаарч ядуу буурай амьдарч байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүн нь 15% илчлэг калори, 25% протеин агуулдаг. Дэлхий дээрх газар нутгийн 33% нь газар тариалан, 26% нь бэлчээр нутаг эзэлдэг байна. Мал аж ахуйн салбар 14.5% хүлэмжийн хий ялгаруулдаг. Тус салбар хөдөө аж ахуйн усны хэрэглээний 8-15%-ийг эзэлж байна. Малаас хүнд халдварлах өвчин 62% байдаг байна. Даян дэлхийн хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн салбарт нэг хариулт, нэг байгууллага, нэг оролцогч тал гэхээс илүүтэйгээр хамтын оролцооны нэгдмэл санал бүхий олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж үзэж байна. Даян дэлхийн хөтөлбөр нь зохион байгуулалт, хамтын ажиллагааны бүтцийн хувьд динамик, уян хатан, нээлттэй, бүс нутаг бүрээс оролцогч талуудын тэнцвэрийг хангаж харилцан зөвшөлтслийг бий болгох байдлаар хамтран ажилладаг. Бүтэц зохион байгуулалтын хувьд олон талт хамтын ажиллагааны түншлэл нь яриа хэлэлцээ зөвшөлтсөл бий болгох нээлттэй хамтын оролцооны платформын үүрэг гүйцэтгэнэ. Удирдлагын баг нь үндсэндээ гүйцэтгэх хорооны бодлого, стратеги боловсруулах, зөвлөгөө удирдамжаар хангах, хяналт тавих, үнэлгээ хийх үүрэг гүйцэтгэнэ. Аливаа шийдвэрийг харилцан зөвшөлтсөл үндэслэн гаргадаг. Даян дэлхийн хөтөлбөрийн төслийн удирдлагын багтай зөвшөлдсөний үндсэн дээр сонгон томилно. Удирдлагын баг нь 7 салбар чиглэлээр оролцогч талуудын төлөөлөлтөд хамтран хяналт удирдамж чиглэлээр хангаж ажиллана. Үүнд төрийн байгууллага, засгийн газрын төлөөллүүд, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, хандивлагч байгууллагууд, төрийн бус байгууллагууд, малын эрүүл мэнд, байгаль орчин, доктортой амжиргааны чиглэлээрх сонирхогч төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэний хөдөлгөөн, нутгийн иргэдэд түшгэлсэн байгууллагууд, малчин, уугуул иргэд, хөдөө аж ахуйн ажилчид, тариачид гэх мэт. Мөн засгийн газар хоорондын болон олон талт хамтын ажиллагааны байгууллагууд, мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн мал аж ахуйн холбоон төлөөлөл бүхий Дэлхийн банк, CGIAR, Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага буюу OIE, Нүүбийн хүнс үдэ аж ахуйн байгууллага FAO, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх мэт.
Удирдлагын баг нь дараах үүргийг үүсгэх нь үүнд дайны дэлхийн хөтөлбөрийн ерөнхий зорилго дүрм журам, үйл ажиллагаанд зөвлөгөөгч боловсронгуй болгох, дайны дэлхийн хөтөлбөрийн эрхэм зорилго стратегийг боловсронгуй болгоход тогтвол хувь нэмэр оруулах, олон талт хамтын ажиллагааны түншлэл болон түүний салбар сүлжээнүүдэд дэмжлэг үзүүлэх, чиглэл хариуцсан баг, мэдлэгийн сүлжээнүүд, хөтөлбөр техникийн дэмжлэг үзүүлэх багийн үйл ажиллагаанд хяналт тавих, сэдэв хариуцсан баг болон мэдлэгийн сүлжээний саналыг дайны дэлхийн хөтөлбөрийн хүрээнд хэлэлцэн батлах, гүйцэтгэх хороо болон тухайн асуудлаарх ажлын хэсгүүдийг зөвлөмж хөтөлбөрөөр хангах, гүйцэтгэх хорооны үйл ажиллагаанд мониторинг хяналт тавих, дайны дэлхийн хөтөлбөрийг бусад салбарт төлөөлөх, түүний зорилго үйл ажиллагааг сурталчлан таниулах, нөөц их усүр бүрдүүлэх, холбогдох асуудлуудаар ажлын хэсгүүдийг байгуулах. Дайны дэлхийн хөтөлбөрийн хүрээнд хамрах сэдэв нь дэлхийн хүнсний аюулгүй байдал ба эрүүл мэндийн чиглэлээр хөтөлбөрийн хүрээнд мал, амьтан хүн, байгаль орчны аливаа өвчин эмгэгтэй тэмцэх зорилгоор малын өвчин, хүнсний эрүүл ахуйн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх түвшний оролцоог дэмжинэ. Эрх тэгш байдал өсөлт хөгжлийн чиглэлээр мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмийн үртгийн сүлжээг хөгжүүлж, шаардлагатай бүх нөөц үйлчилгээний хангамжийг сайжруулан, улмаар ядуу иргэд амжиргааны их усүрээ найдвартай болгож, цаашид өсөн нэмэгдэж буй зах зээлд оролцох буюу бусад салбараас өөрт хэрэгцээтэй боломжуудыг олж авах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Нөөц баялаг ба уур амьсгалын чиглэлээр мал аж ахуйн салбарыг үйлдвэрлэлийн хувьд одоогийн болон шинэ нөөц баялагийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлийг сааруулахад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд бүтээмжийн алдагдлыг бууруулах, бэлчээрийн үн цэнийг сэргээх, хаягдлаас хэрэгцээ үүсгэх, мал аж ахуйн тогтвортой байдлын загварыг бий болгох, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар үлсгэлэн зогсоох, малын эрүүл мэнд хамгааллыг сайжруулах, мал аж ахуйн тогтвортой салбарт хөрөнгө оруулах чиглэлээр Силва мал аж ахуйн дэлхийн холбоо, эрүүл мэнд сайн сайхны төлөөх сүүний салбарын Азийн түншлэл буюу Dairy Asia, мал аж ахуйн салбарын байгаль орчны үр ашиг үнэлгээний түншлэл буюу LEAP зэрэг хамтын ажиллагааны сүлжээнүүд байгуулагдаж идэвхтэй ажиллаж байна. Олон талт хамтын ажиллагааны түншлэлийн анхны зөвлөгөөнийг 2010 онд Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдээ аж ахуйн байгууллагын хөдөө аж ахуйн хорооны хурлын үеэр зохион байгуулж эхлүүлсэн бөгөөд эдүгээ 6 удаагийн олон талт түншлэлийн уулзалтуудыг Бразил, Тайланд, Кени, Канада, Кали, Панам зэрэг газруудад зохион байгуулад байна. Дээрх уулзалтууд нь гол төлөв байгаль орчны асуудлаас бүрэн тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэгдсэн бөгөөд хөтөлбөр түншлийн дүрм журмууд удирдлагын багийн бүтэц үйл ажиллагааны чиглэлүүдэд боловсруулсан. Дайны дэлхийн хөтөлбөр идэвхжиж улам өргөжиж байна. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд зөвшөлтсөл нэгдсэн чиглэл хамтын зорилго гол зарчмуудаа тодорхойлсон. Үйл ажиллагааны чиглэлээр Азийн сүүний түншлэл, мал аж ахуйн салбарын байгаль орчны үр ашиг үнэлгээний түншлэл буюу LEAP, Силва мал аж ахуйн түншлэл зэрэг сэдэв хариуцсан сүлжээнүүд байгуулагдсан. Байгалийн нөөц ашиглалтын бүтээмжийн матриц, бэлчээрийн туршилтын мэдээллийн сан, тэжээлийн киоскын тэрэг метан, LEAP-ийн удирдамжуудыг боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд олон сэдвээр илтгэлүүдийг Берлин, Манил, Бээжин, Миланы Экспо, Женев гэх мэт хот газруудад танилцуулсан. Хөрөнгө оруулалтын асуудлаар дугуй ширээний уулзалтыг Фрибург хотно зохион байгуулав. Харилцаа хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр Нүүбийн хүнс үдээ аж ахуйн байгууллагын малчдын мэдлэг хамтын ажиллагааны хаб буюу Pastoralist Knowledge Hub болон бусад талуудтай тогтмол хамтран ажиллаж байна. Дайны дэлхийн хөтөлбөрийн 2016-аас 2018 онд хийх ажлын төлөвлөгөөнд дараах үндсэн гол асуудлуудыг тусгасан. Үүнд нэгдүгээр бодлогын яриа хэлэлцээ, мэдлэг, мэдээлэл солилцох, хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэх, тохиролцоо хийх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжих хамтын оролцооны платформыг хөгжүүлэх. Хоёрдугаарт арга хэрэгсэл, арга зүй, аналитик тооцоолол, баримт нотлогоо яриа хэлэлцээ, стратеги, загвар, бодлого боловсруулах. Гуравдугаарт орон нутгийн хэмжээнд тогтмол сайжруулах, инновац, шинэлэг байдлыг нэвтрүүлэх замаар өөрчлөлт хийх. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дараах гол зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд нэгдүгээр зорилт бодлогын яриа хэлэлцээ, мэдлэг мэдээлэл солилцоо, хамтарсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тохиролцох, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжих хамтын оролцооны платформыг хөгжүүлэх зорилтын хүрээнд олон талт түншлэлийг олон улс болон бүс нутгийн түвшинд хөгжүүлэх, хамтарсан санал санаачлаг гаргах, сайн туршлагуудыг хуримтлуулах, бодлого, анализ, тойм судалгаа, удирдамж боловсруулах, мэдээлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Зорилт 2 арга хэрэгсэл арга зүй аналитик тооцоолол баримт нотолгоо яриа хэлэлцээ стратеги сагвар бодлого боловсруулах зорилтын хүрээнд хяналт үнэлгээ хийх доктортой хөгжлийн зорилтуудад мал аж ахуйн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх хамтын хүчин чармайлт тохиролцоог бий болгох дэлхийн мал аж ахуйн тэргүүлэх чиглэлүүд бодлогын гол асуудлуудыг тодорхойлох уялдуулах олон талт түншлэлийн үндэсний хэмжээний үйл явцыг дэмжих. Зорилт 3 орон нутгийн хэмжээнд тогтмол сайжруулах инновац шинэлэг байдлыг нэвтрүүлэх замаар өөрчлөлтүүдийг хийх ажлын хүрээнд мал аж ахуйн доктортой байдлын зарчим удирдамж арга хэрэгслүүдийг тодорхойлох байгалийн нөөц ашиглалтын олон улсын үнэлгээд туршилт хийх хөрөнгө оруулалтыг дэмжих нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байна. 2016-аас 2018 оны төсөв нийт 5.3 сая ам.долларыг төлөвлөсөн бөгөөд түүний 3.8 сая ам.долларыг гол зорилтуудыг хэрэгжүүлэхэд харин 1.5 сая ам.долларыг үйл ажиллагааны зардалд төсвөлсөн. Дайны дэлхийн хөтөлбөрийн бодит санхүүжилт 2016-нд нийт 805 мянган ам.доллар бөгөөд түүний зөрүү 4.5 сая ам.доллар байна. Энэ ажлын хүрээнд санхүүгийн их усүр бий болгох ажлын хэсгийг байгуулав. Дайны дэлхийн хөтөлбөрийн дотоод харилцааны стратегийг SharePoint, цахим шуудан, цахим хурал, олон талт түншлэл, удирдлагын багийн уулзалтуудын хэлбэрээр хэрэгжүүлж байна. Харин гадаад харилцааны стратегийг сошиал медиагаар сурталчлах, мэдээлэл түгээх, хэвлэлийн мэдээ, сонин гэх мэт хэрэгслээр хэрэгжүүлж байна. Олон талт түншлэлийн 6 дугаар зөвлөлтгөө уулзалт Панама улсын Панама хотно 2016 оны 6 дугаар сарын 20-оос 23-ны өдөр зохион байгуулагдав. Энэхүү уулзалтад Монгол улсаас төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улсад мал аж ахуйн доктортой хөгжлийн хөтөлбөрийг хэрхэн боловсруулж хэрэгжүүлэх талаар санаачлаг гарган түүний дагуу Монгол улсын засгийн газартай Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдээр чухал байгууллагын Монгол төсвөрийн төлөөлөгчийн газар ойр хамтран ажиллаж байна. Панамын уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд Дайны дэлхийн хөтөлбөрийн доктортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд оруулах хувь нэмрийг тодорхойлох, хөтөлбөрийн даргад нэр дэвшигчдийг хэлэлцэн шийдвэрлэж сонгох, сэдвийн асуудлуудыг хэлэлцэх, үйл ажиллагааны сүлжээнүүдийг мэдлэг туршлага, нэгдсэн арга зүй тулгуурлан байгуулах, Дайны дэлхийн хөтөлбөрт хамруулах олон төрлийн асуудлууд бүс нутгийн бодлогын яриа хэлэлцээг өргөнүүлэх, бодлого үйл ажиллагааны уялдааг бий болгох, хамтарсан арга хэмжээнүүдийг тодорхойлох, Панамын тунхаглалыг боловсруулан батлах, зохион байгуулалт засаглалын асуудлуудыг хэлэлцсэн байна. Платформын эрхэм зорилго үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч буй аливаа байгууллагад Дайны дэлхийн хөтөлбөрийн гишүүнчлэл нээлттэй бөгөөд зөвшөлтслийн гэрээнд гар үсэг зурснаар аль биесээр гишүүн болох боломжтой. Зөвшөлтслийн гэрээг дэлгэцэн дээрх цахим хуудасаар орж авах бөгөөд гар үсгээ зуран мөн дэлгэцэн дээрх цахим хаягаар ирүүлэх боломжтой. Монгол улсын засгийн газар 2017 оны 2 дугаар сард Ром хотнод зохион байгуулагдсан Дайны дэлхийн хөтөлбөрийн удирдлагын багийн уулзалтын үеэр зөвшөлтслийн гэрээнд гар үсэг зурж төр засгийн газрын түвшинд гишүүнээр элсэн 17 дахь улс ба энэхүү хөтөлбөрийн 83 дахь гишүүн боллоо. Үүний дагуу Нүүбийн хүнс үдээ аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран мал аж ахуйн доктортой байдлыг хангах Монгол улсын хөтөлбөрийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Монгол улсын мал аж ахуйн доктортой байдлыг хангах хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд нүүдлийн буюу бэлчээрийн мөн хагас эрчимдсэн мал аж ахуйн хэлбэрийг онцлон авч үзэж байгаа бөгөөд холбогдох үйл ажиллагааны чиглэлүүдийг цаашид боловсруулна. Анхаарал хандуулсанд баярлалаа.